Дэлхийн ур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх олон улсын хүчин чармаалтад тусгүй буюу таагүй нэгэн мэдээлэл байна. За тухайлбал Америкийн нэгдсэн улс болон Дэлхийн банк хоорондын харилцаа сүүлийн үед нэлээд ээдрэгтэй байсан юм. Жо Байдны засаг захиргааны үед тус банк ногоон санхүүжилтийг эрчимжүүлж нийт зээлийн нөөцийнхөө 45%-ийг ур амьсгалын өөрчлөлтүүдэд зориулах зорилт тавиад байсан юм. Харин Дональд Трампын засаг захиргаа үүнийг эрс эсэргүүцсээр ирсэн юм. Тэгвэл өчигдөр Дэлхийн банк энэхүү 45%-ийн зорилтоос албан ёсоор татгалзлаа. Дэлхийн банкны энэхүү шийдвэр нь Америкийн нэгдсэн улсын зүгээс ирсэн хүчтэй дарамт шахалттай холбоотой. Тус банк одооноос эхлэн аливаа төслийн санхүүжилтийн хувь хэмжээнд бус зарим бодит үр дүнд илүүтэй анхаарлаа хандуулах болно гэдгийг мэдгдсэн байна. Тус банкны ерөнхийлөгч Ажай Банга бодлогоо ухаалаг хөгжил рүү чиглүүлнэ гэж мэдэгдээд цаашид дэлхийд даяар ажлын байр олноор нэмэгдүүлэхийг гол зорилт болгоно гэжээ. За гэхдээ үүний хажуугаар гангачигт төсвөртэй хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч зэрэг ур амьсгалд ээлтэй төслүүдийг үргэлжлүүлэн дэмжих юм. За энэхүү бодлогын өөрчлөлт нь гүйцэтгэх зөвлөл дотор ширүүн маргаан дагуулсан байна. За өнгөрсөн 10 дугаар сард Франц тэргүүтэй 19 улс уур амьсгалын бодлогыг хэвээр үлдээх уриалгыг гаргаж байсан бөгөөд за энэхүү уриалгад ногоон санхүүжилт нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд голлох үүрэгтэйг анхааруулж байсан юм. За тухайн үед Дэлхийн банкны хамгийн том хувьцаа эзэмшигч Америкийн нэгдсэн улс энэхүү уриалгад гарын үсэг зурхаас эрс татгалзсан юм а. Орос, Кувейт, Сауди Араб зэрэг улсууд мөн адил Америкийн талд зогсжээ. Харин энэтхэг Япон улсууд түтгэлцсэн санал өгсөн байна. Америкийн нэгдсэн улсын сангийн сайд Скотт Бесент саяхан Дэлхийн банкыг уур амьсгал гэхээсээ илүү эдийн засгийн хөгжил гэсэн үндсэн зорилготой эргэн орох ёстой гэж шаардсан нь ийхүү биелэл болж байна. Хэдийгээр хатуу зорилтод хувь хэмжээг цуцлсан ч Дэлхийн банк уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаанаас бүрэн ухраагүй гэдгээ батлахыг хичээж байна. Тодорхойлбол тус банк өнөөдөр хугацаанд дуусгар болох байсан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг цаашид сунгахаар болжээ. Ийхүү Дэлхийн банк дэлхийн дулаалтай тэмцэх олон улсын хүчин чармаалтын хамгийн гол тулгуур болсон зорилтод хувьяасаа татгалцахаас өөр аргагүй төрлөө. За энэ нь манай Монгол зэрэг хөгжиж байгаа орнуудын хувьд Дэлхийн банк болон түүний хамааралтай Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудаас ногоон санхүүжилт авах боломж нь багасна гэсэн үг юм а. Ногоон санхүүжилтийн хувиа багасгасан ч Дэлхийн банк цаашаад хэрэгжиж байгаа бүх төслүүдтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зэрэг шалгуур үзүүлэлтийг тайлгансан хэвээр байх болно гэдгээ мэдгдсэн байна. Мөн энэ нь чиглэлийн тайланг улирал болон жил бүр тогтмол гаргаж байгаа юм байна.